Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн хэрэгцээтэй зүйл бол хөрөнгө санхүү байдаг. Харин санхүүжилтийг босгоход зээл, түүнд баталгаа өгөх батлан даалт хамгийн чухал болдог юм а. За тиймээс баялаг бүтээгчид дэмжих холбоо зээлийн батлан даалтын сан хамтын ажиллагаагаа шин түвшинд гаргахаар өнөөдөр санамж бичгээ шинжилэн батллаа. За дээрх хоёр талын хамтын ажиллагаа цаашдаа үргэлжилснээр жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн эрхлэгчид баялаг бүтээгчдийг зээлийн санхүүжилтээр дэмжих энэ хэрээр үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэх ач холбогдолтой юм а. За энэ удаад хоёр тал санамж бичгийг шинжилэн үзүүлснээр дараах даваа талууд бий болно. Судалгаагаар бол хамгийн их хүндрэлтэй асуудал нь бол зээлийн барьцаа батлан даалт байдаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг жижиг дунд үйлдвэрлэгч нар болон холбооныхон гишүүдтэйг мэдээлэл хүргэж хамтран ажиллах шугамар бол одоо санамж бичиг байгуулж байна. За урд нь гэсэн бас зээлийн батлан даалтын сантайгаа манайх бол хамтарч ажиллаж ирсэн тийм туршлага байгаа. Тэр туршлагаараа дүгнээд цааш нь одоо гэрийг өргөжлүүлээ. Зарим нэг хуулийн заалт шинжилэн батлагдсантай холбогдуулаад гэрэнт санамж бичиг өөрсдөө орж байгаа. Тэгээд тэрнийхээ дагуу бид цаашдаа одоо 2020 оноос нэлээд эрчимтэй ажиллаж энэ төрөөс олгож байгаа санхүүжлийн дэмжлэг нь шудраг ард түмэнд хүрээд эхэлж байгаа ийм тохиолдолд бол энэ зээлийн батлан даалтын сан бол яхааргүй чухал ажил бүгдтэй юм аа. Зээлийн батлан даалтын санд бол одоо Аз хөгжлийн банкнаас 2021 он хүртэл хэрэгжиж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчлийн эрхлэгчдийн дэмждэг батлан даалтын одоо тогтолцоог бас сайжруулах юм төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд бол одоо бид нар бас санамж бичгийн шинжилэн байгуулах хоёр талын хамтын ажиллагааг улам сайжруулах. За мөн одоо баялаг бүтээгчдийн холбоогоор дамжуулж одоо маш олон гишүүнчлүүд нь бол одоо өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сайжруулах цаашлаад бүр одоо импортыг орлох ийм төвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм хүчин чадалтай том аж ахуйн нэгжүүдийг бид бас бий болгох чиглэлээр гэж хамтарч сургалт судалгаа тийм ээ бүхэл төвшөнд одоо ингэж хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулж байгаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зээлийн батлан даалтын сан цаашид хамтран ажилласнаар баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор дамжуулан бүтээгдэхүүн үйлчлэгээ сайжруулах, цаашлаад импортыг орлох төвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийг бий болгох чиглэлээр хамтран сургалт судалгаа хийх зэргээр бүхэл төвшөнд хамтран ажиллах боломж нэгдэх юм а.